Уйлаад босоод ирэх шүү дээ. Тэгэл бол бас тэр өвчнөр өсөх бол яах вэ? Биш дарилж өсөх болгоор л хэцүү. Тэрнээс хойш ер нь ар гэрийнхнээ нэр нь уулзсан болов ер нь хохирлын мөнгө төгрөгнөөс ер нь төлж барагдуулсан зүйл байгаа болов манад гэрт ирж уулзаачгүй хохирлын мөнгө дуустал төлж өгөөгүй л би бол бас гомдолтой л байна. Одоогоос жил гарын өмнө хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч зам хөндлөн гарч явсан нэг айлын 4 хүн осолд өртөж улмаар нэг нь газар дээрээ нас барж 3 нь хүнд гэмтсэн байдаг. Тэгвэл тухайн осолд өртсөн хүмүүсийн биеийн байдал болон нөхцөл байдлын ямар байгаа талаар сурвалжлахаар бид ирээд байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийнх нь биеийн байдал ямар байгаа бол гэдэг соёлын яриагаа эхлүүлье. Одоо охины хөлт бол хадаас ахуулцаа, оёогоос ахуулцаа одоо хөл нь бол гайгүй явж байгаа. Бандын хөлт болохоор одоо юу хадаас ахуулаг байгаа. Хөлн тавгар идэгцэн. Нэгдүгээр одоо зүрхний хаалганд орж дараа нь хөлний хаалгын дээр ослохоос эмнэлэгт нэвтүүлж байна гэсэн. Тэгээд юу юм тавьж тэгшлүүлэх юм ярьсан шүү дээ. Хөл нь одоо жоохон мори идэж магадгүй гэдгийгсэн мөлий. Чи хөлөөдөд явах гэж шүү дээ. Шалгалтаа саяхан гаалдаг сая л өгч байгаа шүү дээ. Нилээх хоцрогдсон. Одоо охин бол одоо хүүхд сургалт амархаал хатаас ахуулна юм шиг. Охин нь яг ямар хагалгаанд орсон бэл? Хүүхдүүд нь ямар хагалгаанд орсон гэдэг талд мэдээлэл өгөх боломжтой болоо да. Манай охин одоо хөвлийн хагалгаа, дэлгүүрний хагалгаа, авирган тэр хоёроо цувралтай, гар нь бас хатаастай байгаа. Тэгээд одоо хүчийлхэн болсон доо унаах тамахынчд. Нараа гэдэг хүүхэн одоо тэр бэрэгчнлийн гэсэн бэрнжлийн гэсэн дээр манад одоо энэ дүрийг юу ацмах чинь тусал аваад гараад ирч ирж тойрол одоо зовсон зүдэрсэн ч хоёлаа жаргал зовлонгоо өгөөд өгөөд аваатаа бай гэж ярьсан. Тэгээд одоо чи одоо яаж нээж ин хүүхдүүд чи юу болж ин гэж ирж уцмасаар ч ярихгүй юм шүү дээ. Хэрэгчүүл юм бэ. Одоо эцэг л энэ да тэгээд хамгийн ухаантай 16 настай хүүхдээ таалтсан одоо жил болж байна. Жил жоохон өнгөрч байна. Тэгэл зурмыг харсан жоохон сэтгэл жоохон явуулсан. Ер нь одоо шүүх хурал нь болоод 2 жилийн хорхиал оноосон байсан. Ер нь та бүхэн давж заалдсан болов? Үгүй тийм юм байхгүй. Тэгээ ямар ч гэсэн одоо 6 хүүхдэл үлдсэн юм байлаа. Энэ 6 хүүхдээ одоо охирлыг л одоо бүрэн төлж барагдуулж өгөрөө гэж хэлмээр байна. Одоо тэгээд гомдлогоо олгож өгөө. Одоо шүүгэн шийдвэрэхгүй газар ч гэсэн одоо манай 6-аас 6 хүүхдийн охирлын мөнгийг л одоо бүрэн төлөд өгч одоо бидний гомдлогоо олгож өгөөлж шүүхийн шийдвэр ерөнхий газарт хэлмээр байна. Шүүхээс ер нь хэдэн төгрөгийн нөхөн төлбөр одоо өгөх ёстой гэж үзсэн юм бол? Мөнгө нүүн дээр одоо манай хүүгийн хүүхд бол 8 сая, охины хүүхд охинтойгоо нийлээд 18 сая. Манай өнгөрдөг талигач бол одоо 9-10 сая гэл тийм юм юу одоо бид нар тийм шүүхийн шийдвэр юу өгсөн байгаа. Хүний амьд одоо мөнгөөр хэмжигдэхгүй уйлаад босоод ирэх шуулна одоо өөрөөсөө юу яа гэсэн болохоор л тэг чинь одоо тэгээд мөн л 2 жилийн ял өгсөн бас юу энэ мөнгө нь бол багдаж л гэж бодож байна. Хүний хадсан төрсөн хүүхд шүү дээ. Талигач охиныхоо талаар яриул ямар мэрэгжилтэй болно гэдэг хүсэл мөрөөдөлтэй байсан бол манай охин ч одоо стүрийгээ төсөд төвчгөө гөрч болно. Ээжигээ төчилгсэл хамгийн савхатай хүмүүс ээжтэй илүү хайртай дараа дороод ирэхэд алуу цайтай халууцаа дороод ирэхэд хүйтэн цайтай хийгээд дандаа өргөлж хүндэлдэг хайртай шүүж ихтэйгээ дандаа харьцаж ихтэйгэл ер нь дандаа ярьдаг хөхтэйсэн миний охин ч нэж нэр хөрн ултнаас л ингээл би одоо тийм аврах охиныгоо ин башид хариулж гэж бодсоггүй. Өрөвхтэй алцсан хүмүүс болоод надад улстай үнэхэр юу яач гомдолтой л байна. 2 жилийн ял өгнө гэж байна. 2 жилийн ял өгödөгтэй явах. Дээд нь 14 5 жилийн ял өгөхгүй яасан. Гэл хүн боломж тэгж би ч дотроо тэгж л бодож байна. Зарим нэг жил суугаад гардаг 2 жил суудгүй гэл хүн амтнд тэгж охирлын мөнгө ч өгдөгөл гэдэг чинь одоо хөлний үдэж юм нэг өвддөг. Асуулт ажиллаж өвддөг шүү дээ. Одоо хаад удахгүй хаалгаанд орно гэсэн үү? Хатаас ахуулна гэсэн үү? Тэгээд зүрхний хаалгаанд орчод тэгээд дараа нь хөлний хаалгаанд орно шүү дээ. Хамт осолд орсон хүүхдүүхийн бие гэрэн гайг байгаа юу? Ер нь хичээл намаас өмнө хоцрогдож байна уу? Хоцрогдож байгаа. Байсгээл имлэг төвтэй байгаа болохоор хоцрогдоод энэ хичээлээсээ.
Ер нь тэгэл имдүүлээд байлгээл гिचээлээ үзэж чадахгүй тэгэл гоцрогдол байгаа шүү. Тэгээ одоо хизээ хаалганд орно гэж байгаа төлөв юу н хугацааны нь тодорхой болно уу? Бодог би өөр мэдгүй. Аавал мэдчих. Ер нь одоо тэр осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ер нь та бүхэн дээр ирж уулзсан уу? Уучлал гуйсан болов уу? Шоронд орохоос өмнө над руу нэг уцаар ирсэн. Тэгээд маргааш нь орно гэхэд тэр нь би хэлсэн. Би одоо 16 настай хүүхдээ ганц намайг авч явж жижиг охин маань одоо чи өвчнөрөө шууд ингэ машинд хариулаад өгсөн болохоор би гомдолтой байна л гэж хэлсэн. Тэрнээс хойш ер нь ар гэрийнхнээ нэр нь уулзсан болов ер нь хохирлын мөнгө төгрөгнөөс ер нь төлж барагдуулсан зүйл байгаа болов уу? Манад гэрт ирж уулзаачгүй хохирлын мөнгө одоо хүртэл төлж өгөөгүй л. Ер нь яагаад энэ хохирлын мөнгө төгрөг төлөхгүй байгаа гэдэг шалтгаанаа ер нь хэлсэн болов ер нь яагаад энэ мөнгийг та бүхэнд өгөхгүй байгаа гэдэг дээр танд мэдээлэл байгаа болов? Мэдээл байгаа нэг шүүхийн шийдвэр нарийн бичгийн дараа нэг охин над би залгасан гэсэн манай хүү залгасан гэсэн чинь энэ одоо шоронд одоо ажил хийгээгүй байна одоохондоо ажил хийвэл багаар нь төлнө тэгээд шоронгоос гарч ирээд ажил хийж одоо бүрэн төлөх юм өгсөн тэгнэ би одоо 4 6 хүүхдийн мөнгийг тогтун тэгээд өөрөө хойрлж өгнө гэсэн байхгүй тэгээд дараа нь ахаад ярих гэсэн чинь энэ хүүхэн ажлаа өөр хүнд өгсөн байгаа би амарч байгаа гэдэг чинь манай хүүхдийн ярьдаг болохоос би ерөөсөө ярьдаг. Жолоочийн ар гэрийнхэнтэй ер нь холбоотой байгаа болов уу? Үгүй ерөөсөө огт холбоотой байхгүй. Энэ уул тоглоомны талбайны уул орой дээр байдаг. Би гэрийг очиж үзсэн. Тэгсэн чинь хэрвээ миний охиныг шоронд хийгээгүй гавтаа наранд байсан бол багаар түлхэл байсан гэдэг хэлсэн шүү дээ. Та нар гомдлгүй гэж хэлэхгүй яасан. Тэгсэн бол наранд гав зүгээд ажил төрлөгээ та нарын юу түлхэл байсан гэсэн хэлсэн шүү дээ. Ээжтэн ч уулзав. Та бүхэн анхан шатны шүүхэн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэдэг юм уу? Даваа залдаг шатны шүүхэнд ер нь гомдол гаргасан болов уу? Ер нь тийм шүүх орлон тийм ч юм яриаггүй манайч тэгж яваагүй л энэ одоо тэгээд өхөөлгүй ямар ч гэсэн энэ шүүн гарсан юм чи ингээл энийг хүлээгээл хараа сууж. Өөрийгөө барайл үдээ хүртэл байж л. Үйлдээд босоод ирэх шүү дээ. Тэгэл бол бас тэгээд өвчнөр өгсөн бол яах вэ? Машин дариулж өгсөн болгоор л хэцүү байл. Зүрхийч би гарч чадахгүй. Зүрхийг харахад одоо ингээл үйлээд бурхад харуул одоо яах вэ тэгэл цай сүлжээтэй жиргүүл хөнтэйгээ ярьчил. Өөрөө дандаа сүргдэг. Зөвхөн харахаар үнэлээ. Хажууд би сохны баварх гэж хүчил үйж бодоогүй дариулаад. Сая зургийн жахаа харсан чи. Би бол лавтар тийчэрээ ерөөсөө яваадгүй. Сая жоох зургийг харчиж жоох явуулчихлаа. Та бол өөрөө группт байдаг гэж байгаа тийм байхаа. Тэгэхээр ер нь ажил хийдэг хүн одоо орлогоо ер нь яаж залгуулж ирнэ хоол хүнсээ. Би бол одоо группийн одоо 300 мянгаар энэ аялал дэлгүүрс дандаа хүнсний зөвлөж явна. Сар явна. Тэгэл сарынхаа мөнгөөр төлчтэй. Охины хүүхдний 300 мянгаыг авдан сар болгон тэрний мөнгөө тэгэл охин битээр ээлжлэл ингээл хоёулаа хүүхдийн мөнгө группийн мөнгөөр зээлэн. Одоо тэгээд ирж тоор чиний дэг ямар байна одоо яаж ийж гэдэг одоо нэг ирж уулзмаар Уул нь иржилсэн бүгдээрээ тэгэл одоо ерөөсөө ирэхээ байцаа. Одоо нэг энэ гурвыг ч яаж нээж ийн гэж ирж имэр манай гэрийг бол одоо мэдэн шүү дээ. Нэмтэй юмгүй ямар амаатай бас хүний сэтгэл шүү дээ. Чи хүүхдийн дайрч ачаа тагчиг алга байна гэж алгуул гэж болохгүй шүү дээ. Би одоо сая нэг хэсэг даралт ихтэй одоо сая төрийнхаа мөнгө аваад өрөндөө хөлүүлчихнэ сая одоо би чинь даралтын цус сингэрүүлж байгаа 36 600-аар авдаж төнгөлтөр. Ирж тооч ирмээрийн гэж би ар гэрийнхнаас нусч ин одоо